Hi. Sorry, өнөөдөр одоо магаш 10 сарын 30-нд шинэ жил болох чинь. Өнөөдөр 29. Тэгээд бид шинэ жилийн өмнө бүлэг аль бэлдсэн. Гэтэ хамгийн гол нь ундаа аваад тэгээ маш л ундаа аваад болсон. За одоо бүгдрээ юу тоглох тэр юм үзэх тоглох юм. Одоо бол юм үзсэн дээр нэ. Юу үзэх вэ тэр? Эшгэ мэдэрэж байгаа тавина. Ганцээшгүй. Хүйн бас хөөс гэж бодож олж. За. Тэр үед би 11 эсвэл 12 настай байсан. Би яг нарийн сандаг үеэм. Миний санаж байгаагаар энэ настай хүү хийцэн болохоор би юусоо хийх болмаагүй. Мордох михийг үлэрэн бөгчүүд гол төлөв шуудхан төрсөн байсан асал дотор болж байдаг. Апшиг түүх. За одоо бүгдээ амар гоё ийм санаа Jesus. Nova Stories. Дадлаг хийхээр нэгэн төрийн энэ хастаа гоё хөдөө тэгэлээ. Би одоо ингэж Nova Stories үзүүлж. Их сургуулиа дөнгөж төгссөн залуухан охин дадлаг хийхээр нэгэн төрийн бус байгууллагад саяхан элсэд байгаа нь. Тэрээр дүүргийнхэн ахмад настнууд дээр очиж судалгаа хийх ёстой байлаа. Гэхдээ түүнд ажилласан туршлага биш. Энд ажиллаж байсан гэж нотлох сертификат л хэрэгтэй байлаа. Өнөөдөр тэрээр дүүргийнхэн 15 дугаар хорооны ахмад настан болох Доржогонд очиж судалгаа хийх ёстой. Доржого хэдхэн сарын өмнө гэргийг хөдөөлүүлсэн болохоор эхнэрийнхэн талаараа дурдж сэтгэл санааг нь өвмөж болохгүй гэдгийг охинд менежер сануулжээ. Өвг нь түүнийг урайлгхан угтж аваад том өрөөнийхөө хөвсгөр улаан буудан дээр суухыг санал болгов. Тэд нүрийн харж суусны дараа өвг нь ярьж эхэллээ. Өвг нь өмнө нь ажиллаж байсан газрууд болон аялаж байсан орнуудаас ахуулаад бага насныхаа дурсамжуудаас ярьж өглөө. Харин бүсгүйд энэ нь өгөгдөх нь сонирхолтой санагдсангүй. Тэр өвгний ярьсан зүйлийг нэг чихээрээ оруулан нөгөө чихээрээ гаргаж байлаа. Хэсэг суусны эцэст тэр өөдөж эхлээд утсаараа Instagram орж дагдаг хүмүүсийнхээ сториг гүйлгэж эхэллээ. Энэ нь мэдээж их бүдүүлэг хэрэг байсан. Гэвч өвгөн зогссонгүй. Тэр ярьсаар л байлаа. Харин бүсгүй түүнийг эхнэрийнхээ талаар ярьж эхлэх үед л сая нэг өвгний ярианд анхаарлаа хандуулав. Тэр өглөө босоод эхнэртэйгээ юу хийдэг талаар бас хүүхдүүд нь яагаад тэднийг ойрдэрж эргэхгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа бас эхнэр нь өдрийн турш энд юу хийж суудаг талаар ч бас дурдлаа. Ийм утгагүй зүйл ярихыг нь сонсоод бүсгүй Доржгойд түүний эхнэр өөд болсон гэдгийг эргэн сануулж дахиад ярихгүй байхыг хүсв. Харин өвгөн хариуд нь үгүй дээ хүмүүс. Тэр минь үхэг. Харин ч саянаас хойш бидэнтэй хамт сууж байна шүү дээ. Гэж хэлээд харанхуй булан руу хараагаа чиглүүлв. Юу вэ? Гэж эмэгтэй өөртөө хэлээд өвгний харж байгаа зөв рүү харлаа. Уудлгүй түүний нүд нь харанхуйд дасж эхлэхэд тэр харсан зүйлдээ итгэсэнгүй. Өрөөний булан бас нэгэн
түүний их нэгэнд сууж байлаа. Тэр үнэхээр амьд уу? Аль эсвэл өвгөн гэртээ цогц байлгаад байна уу? Гэж тэр бодоод эргэлзээгээ тайлахаар өнөөхөө буудан руу дөхөн очлоо. Бүсгүй түүний гарыг барьж үзэхэд мөсчиг хүйтэн байлаа. Харин хавцаа түүний нүд рүү чиглүүлэх үед өнөөх эмэгний улаанаараа эргэлзсэн өхөн гинэт нэгтлээ. Тэр бүсгүй гарнаас зураад ама хамаг байдгаар нангайлахад бүсгүй айсандаа орилж эхэллээ. Тэр нэг хүчтэй ханиалахад түүний ам дотор байсан хар хөгшүүлснүүд нь ч бас бүсгүй ам руу үсэн орлоо. Бүх зүйл намгүн болов. Тэр нүдэн нээж өөрийнхөө үгсэн бие рүү гарч нэг инээнсэглээд нөхөр дээрээ очин сүүлчийн удаа твэрлээ. Энэ амьдрал түүний хувьд эцс боллоо. Шинэ амьдралаа эхлүүлэх цаг болжээ. Тэр гэрээсээ гараад дэлхийгээр аялахад бэлэн боллоо. Одоо тэр эрх чөлөөтэй. Үргэлж мөрөөддөг байсан тэр л амьдралаараа амьдарч чадхаар болсон юм. Хотод бүрэнхий болж эхэлж байлаа. Харин автобусны буудлын дээр нэгэн залуухан эмэгтэй автобус хүлээн зогсож байлаа. Тэрээр хотоос зайдуу байдаг нэгэн жижигхэн хотын үйлдвэрт ирж сургалтандаа суучгаад гэртээ гарахаар хот руу явах автобусыг чимээтэй дагараа гэрэмэгтэй дагараа сандаа 10 минут өнгөрлөө. Автобус уг нь өдөд ирчихсэн баймар юм. Арука гэж тэр дотроо бодлоо. бас мөшөлийг бас дагараа. Удалгүй нүднийх нь болонд нэг зүйл хөдлөхийг тэр анзаарч. Ангасахлаа дагараа. Нэгэн ир түүн рүү аажуухан төхөж ирж байв. Намаа бас дагараа. Бүсгүй түүнийг ирж байгааг анзаарчээ. Дараа нь автобус ирэх зүг рүү хурдан л ирээсэй гэсэн харцаар харж зогслоо. Төлөвлөгөө тэр эрэхтэй автобусны буудлын бүдэхийн гэрэл тус хорчонд орж ирлээ. Тэр ноорхоо хувцастай байх бөгөөд түүнээс ханхлах тааламжгүй өндөр нь түүнийг гэр оронгүй гэдгийг нь илчлэх шиг санагдав. Тэд чимээгүй хэсэг зогслоо. Нөгөө хоёр намгүн байдлыг эвдэж 5,000 төгрөг гэж хэллээ. Уучлаарай. Хэмээн эмэгтэй хэлэхэд 5,000 төгрөг гэж тэр давтан хэллээ. Уучлаарай хаа. Надад мөнгө байхгүй штэ гэж эмэгтэй баг зэрэг сандарсан байдлаар хэллээ. Үүнийг сонссон ир дууга хураан бүсгүй рүү ширтэн зогсно. Энэ үед эмэгтэй дотроо нилээд аж эхэллээ. Эмэгтэй түүнд яв гэж хэлэхээс өмнө нөгөө ир дахин ам нээлээ. 5,000 төгрөг. Энэнд бүсгүй залхаж эхэллээ. Энэ ир үнэхээр түүнд төв удаж бас түүнийг айлгаж эхэлсэн байлаа. Хөөе ахгүй. Надад 5,000 төгрөг байхгүй. Одоо та яв. Үгүй бол би цагдаа дуудлаа шүү. Гэж бүсгүй чангахан дуугаар хэлж орхилоо. Нөгөө ир эргэн тойрноо нэг ажиглж хаад өгдөггүй түүний хажуугаар зөрөөд зам дагаад алхаж эхэллээ. Тэр явчихлаа. Гэхдээ бүсгүй сэтгэл санаа тавгүй хэвээр л байсан юм. Болсон явдлыг дахин нэг толгоонд дүрслээд тэр одоо яах ёстойгоо бодож эхэллээ. Танихгүй газар мэдэхгүй хүмүүсээр хүрээлэгдсэн тэрний ганц найдвар нь хот руу орох автобус байсан юм. Хэсэг хугацаа дахин өнгөрсөн ч зам дээр автобус байтугай дугуйтай хүн ч үзэгдсэнгүй. Одоо тэр эргээд ирүүл яа. Тэгвэл би яах юм болж байна гэж тэр өөрөөсөө асуухын зэрэгцээ маш их хайж байлаа. Тэр энэ бодлоо автан зогсож байхад аз болж автобус ирэн түүний урд зогслоо. Йоо ашгүй дээ гэж тэр дотроо баярлаад хаалхан онгоовгүй юу өнөөх автобус руу үсрэн суулаа.
Саяхан зүрхэн хурдан урдан цохилж байсан тэр одоо аюулгүй болсон байлаа. Автобусны хаалга хаагдаж тэр жолоочд хэд үлээ хаа гэж асуухад 5,000 хэмээх танилтуу сонсогдлоо. Бүсгүй түүн рүү ихцэлж харж амжаагүй байхад тэр түүнийг гартаа барьж байсан алхаараа цохиж унаглаа. Автобусын дотор гэрэл унтрахтай зэрэгцэн автобус шөнийн харгуй зам руу шингэн алга боллоо. Ингээд бид хоёр аквишн одоо дээдсэн. Дуусчлаа. Амар байна. Das ist der beste.